За ихэс яцхан Ренан өнөөдөр дэлгэсээс 2 тоглох болно. Гэхдээ Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуулалт аян дахин эхэллээ. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд сар бүр 5 сая, 1 сая, 500 мянга, 300 мянган төгрөгийн харилцагчид тус тодрох бөгөөд жилийн эцэст супер урамшууллын эзнээр нэг харилцагч 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрх аван аянд оролцсон. Та онлайнаар хадгаламжаа нээгээрэй.
Ариг банк. Эрхэм харилцагч өрсөлдөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2026 оны 8 дугаар сарын 6-ны 15 цаг болж байна. Ингээд Ариг банкнаас 2025 оны 26 оны 5 сарын 1-ээс энэ оныг дуусгах хугацаанд зарласан аригтай хадгалах 100 сая эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт таяны за 3 дугаар үешэд буюу энэ чинь юу лээ 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд Ариг банкнд хугацаатай хадгалсан сарцсан дундасаа урамшууллын эцгийг тодруулах шууд лайв маань ийхүү эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд өнөөдөр надтай хамт Ариг банкны бүтээгдэхүүн хөтлөгч Ариун их маань явуулна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд мөн мэдээж энэ одоо лайвыг хөндлөнгөөс манай мэдээлэл технологийн газрын программист Хонгор маань хамтдаа бас одоо таныг явуулж байгаа. За ингээд эхний урамшууллын эзнээс шууд тодруулцгаая. Тэгээд бүгдээрээ мэдж байгаа бах Ариг банк маань энэ хадгаламжийн аяыг 5 сарын 1-ээс энэ оны дуусах хугацаанд зарласан. Та өдөө Ариг банк 50,000 төгрөгөөс дэшингөөр дэш төгрөгөөр 6 сараас дэш хугацаа татсан ингээд энэ аянд орж боломжтой. За мөн нөгөө хадгаламжийн хугацаанд дууссан байх юм бол 6 сараас дээш хугацаагаар үргэлжлүүлэн сунгаж байгаа харилцагч нарын сунгаж байгаа үлдэгдэл дүн дээр нь бас 50,000 төгрөг тутамд нь урамшуул ирэх олгогдож байгаа. Тий, За эхний дугаар ямар ч гэсэн тип гарч ирсэн. За одоо эн чинь 300,000-ын 5 азтны маань 300,000-ын 3 аст. 3 аст. 3 азтны маань Эхний аст. эхний азтан тодруулж байгаа. Энийн араас бид бас 500,000 төгрөгийн Уушлаараа 300,000-ын 5 шүү дээ. Тийм үү? 300,000-ын 3. 3 билүү? 500-ийн 5. За. За тик гэсэн дугаар эхний дугаар гарч ирсэн. Эхний дугаар тик. За програм ажиллаж ирсэн эхний дугаар тик. За тэгээд би энэ нэг юугаар чинь азнуудынхаа одоо буюу энэ аянд оролцож байгаа. За эсвэл манай лайв үзэж байгаа хүмүүс яг одоо энэ лайв үзэж болдоор гэсэн комент бүлдээгээрээ би шууд уншаад та бүхэнд хариултын газартай нөхөр нь 9 үү те 9 гэсэн дугаар гарч ирлээ. Ямар комент өгөх юм? Шууд амар хариулна. Комент үлдээгээрээ ихэр чинь ямар ч хамаагүй комент үлдэх юм болоо гэж бодохгүй. За ерөнхийдөө бол бөмбөлөө дээрээс нь биш гасан дугаараа буцаага шууд хийгээд үлдүүлээд явж болно. Дээрээс нь тогтмолжгүйгээр за 9 гэсэн дугаар гарцсан байгаа. 90 гэсэн дугаар одоогор гараад байна. За 300,000 төгрөгийн эхний аз тэгээд хаанаас тодорхой нь таагаад хэлчихээр бас буруутчих байгаа юм аа тий. Чи бас ер нь таач гад байдаг шүү дээ. Тэгээд дараа нь асуудалд ороод яг л энэ хөтлөгчийн хэлсэн салбараас нь л яг баттан тодорхой байна гэх. 6. За. Дугаар 6. За тэгэхээр нөгөө сая лайв эхлэх үед хэлсэн тийм ээ 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгэж байгаа харилцагч нар энэ аянд маань хамрагдах хэрэгтэй мөн хадгаламжийн хугацаанд дууссан ч гэсэндээ үргэлжлүүлэлт 6 сараас дээш хугацаагаар сунгаж байгаа байх юм бол бас оролцох боломжтой. За нэг гэсэн дугаар гарч ирлээ дараагийн дугаар. Харин аянд оролцох боломжгүй болж байгаа тохиолдол маань Өрдөөсөл хугацаага гэрээний сүмэнд тусалж байгаа тохиолдолд аянд оролцохгүй байгаа тийм. туслагдж байгаа тийм үүссэн суглаанууд маань тусалж байхгүй болж байгаа. За одоо ингээд та бүхэн тэр яг өнөөдөр ингээд юу яах юм бол аянд оролцох юм бол Ариг банкны өөртөө салбар нэгжлэр ирээд ингээд дахиад тавьчих тийм. 50,000 төгрөгөөс дээш буюу жишээ нь 100,000 төгрөг 200 300 гэж байна тийм. Тэгээд 6 сараас дээш шинээр хугацаатай хадгаламж нэгээд 50,000 төгрөгөөр нэг урамшуул хэрэгтэй байна. За боломж цифрүүд 3 4 5 6 8 9 гэдэг дугаараар өгсөн байна. За. Одоо ерөөс ганцхан боломж байна гэсэн үг үү те? Тийм байна тийм. За тэгээд дээрэс нь бас өмнөх жилүүдэд энэ аянд оролцсон харилцагч маань одоо бүтэн жилээр яатсан байж болно шүү дээ. Өнгөрсөн энэ чинь одоо сүүлийн 4 жил явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр 4 жил явж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жилийн харилцагчид маань хугацаагаа сонгосон тохиолдолд үлдэгдэл дүнгээрээ энэ аянд оролцсон. Жишээ нь та 500,000 төгрөгийн хугацаатай хадгаламжтай байсан бол яг хөө тэгэхээр аянд одоо хугацаагаа сунгаснаар та 10 урамшуул ихтэй аянд оролцсноо гэсэн тийм. Тэгээд дахиад ингэ хугацаагаа сунгаад байх юм бол жил болгоны харилцагчид маань нөгөө нэг 100 саяхан азаа үзээд боломж гаргах юм байна. Бас тийм ээ.
За 9 гэсэн дугаар. За тодорсон баха. Тодорсон уу? Ганц боломж байгаа шүү дээ. За баяр үргээ эхний харилцагч маань тодорсон байна. Дархан олон улс тооцооны төвийн харилцагч Шамбаугтай тунгалаг. За тунгалаг танд баяр хүргье. Манай энэ үе шатны маань 300 мянган төгрөгийн хамгийн ихний урамшуул хийсэн болсон байна. За дарханчуудаа баяр хүргэцгээе. За бүх хүмүүстээ дээрээс нь хийгээд 300 мянган төгрөгийн 2 дахь урамшуулын хийснээр тодорхойлъё. За түрүү манай Нямбаярын хэлснийг илүү дэлгэрүүлж хэлэх юм бол та 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгээд таны хадгаламжийн хугацаа 2006 оны одоо 7 сарын 1-нд дууслаа гэж бодъё. За тэгэнгүүт одоо тухайн хадгаламж маань 500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол 10 суглааны эрх маань идэвхтэй энд оролцоо явж байгаа. Харин үргэлжлүүлээд хугацаанд дуусны дараа дахиад сунгах юм бол дахиад үлдэгдэл дүн дээр нь дахиад 10 суглааны эрх буюу нийтдээ 20 суглааны идэвхтэй эрхээрээ манай супер буюу жилийн эцэс 100 саяын суглаанд бол оролцох хэрэгтэй болно гэсэн үг тийм ээ. За 3 гэсэн цифр гарч ирсэн байна. 3 гэсэн цифр гарч ирлээ. За манай 300 мянган 2 дахь урамшуул хийсэн байна. За дарханчудаас эхлээд явж ин да. За бурцаа хураа гэсэн юм явж ин да. Комментүүд. Чи дархан гэдгийг яаж мэдээд байна? Чи сайн ацлиг татсан. Коммент бичиж байгаа хүмүүсийг дарханчууд бичиж гин гэж би хараад байна уу гэж бодохгүй юу? За дараагийн цифр 8. 8 гэсэн дугаар гараад байна. За мөн энэ аянд хамрагдах боломжтой хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийг бас танд хэлье. Ганц одоо хоримтлын үндэс гэж байгаа одоо жилийн 15.5% хүүтэй 2 жилийнх бол 16.5%тэй хадгаламжаас гадна өөр бусад таны хэрэгцээнд тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнүүдээр та бас оролцох боломжтой. За тэр нь болохоор урьдчилсан хүүд хадгаламж гэж байгаа. Одоо жилийн хүн 12.5% хүүтэй. За давуу тал нь юу юм бэ гэхээр сар болгон хүүгээ та урьдчилж аваад хэрэглээндээ зарцуулаад авах боломжтой. За хүүгээс хүү боддог хадгаламж байгаа. За энэ нь болохоор та сар болгон хүүгээ хадгаламжийн дансанда орлого нэмэгдэж ороод дахиад тэр хүү бодогдсон дүнгээсээ дахиад хүү бодуулах юм давуу их бас танд бий болж байгаа гэсэн. За үүнээс гадна хүүхдийн боловсрол хадгаламж байгаа хамгийн өндөр хүүтэй буюу жилийн 14.4% хүүтэй. За мөн энгийн хугацаатай хадгаламжууд байгаа. За энгийн хугацаатай хадгаламжийн маань бас 2 жилийн хүн 14.4-төө, жилийнх нь хүн 14% хүүтэй буюу хамгийн өндөр хүүг бол Ариг банк маань амлаж та бүхэндээ үйлчлэгээ үзүүлж явнаа. Тэгэхээр энэ хадгаламжуудыг та нийлгээд оролцох боломжтой. Манай энгийн хугацаатай хадгаламжийн гүн болохоор харилцагч өөрөө хонгоос боловсрол байгаа гэсэн тийм. Гэхдээ 30 хоногоос тийм дээш байгаа. Тийм. Бас чинь бас боломжтой. Одоо чи нөгөө за тик гэсэн дугаар гаргасан. Хавар ингээд хүүхдийн сургалтын төлбөр үзүүлж цуглуулахад бас зүгээр тийм. Яг 8 сарын 10-наар дуусгах шүү гэдэг юм бол тийм. Тэр өдрөөс богино хугацаатай 1 сарын хугацаатай хадгаламж нэгж болохтой байгаа тийм. Тэргээрээ таавал байгаа. За боломж төлбөр 1 2 5 6 7 9 гэсэн дугаар гэсэн байна. За 300 сая төгрөгийн 2 дахь урамшуулын эзэн тодорхойч байна да. За 8 боломж үлдсэн байгаа юм. За тэгэхээр сая хүүхдээр жишээ авлаа шүү дээ. Тэгэхээр өөрөө хүүхдээр яг тэгж хэрэгжүүлж гинэ үү? За тэгээд манай дээр бас сүүлийн шинэ гарсан бүтээгдэхүүн бол аялын хадгаламж шийдвэр гарсан юм байна. Тэр болсон бүтээгдэхүүн бол ер нь одоо сүүлийн монголчууд маш их аялал зугаар болсон. Тэгээд аяллыг та ямар нэгэн байдлаар зээлээр биш өөрийнхөө хуримтлаар аялуулаач. Тэгээд хуримтлынхаа гэсэн мөнгөөр аялал хийх нь хамгийн гоё сэтгэл хангалттай тийм. Аялаад ирэхэд ер нь түүний тодорхой хэмжээний мөнгө ингээд дуусчихдаг шүү дээ тийм. Тэгэхэд та дээр нь өртөө үлдэхгүйгээр сэтгэл хангалттайгаар аялаад ирэх боломжийг Ариг банк маань аялын хадгаламж олгож байна. За тодорхойсон баяр хүргье. За бөмбөр салбараас уу? Бөмбөр салбарын харилцагч Ганбаатар овогтой Ойдов баяр хүргье. За Ойдов танд баярыг хүргэе. Манай энэ үе шатын 300 сая төгрөгийн 2 дахь урамшуулын эзнэр тодорсон байна. За одоо 3 дахь 300 сая тодруулъя да. Ингээд яг энэ үе шатны хувьд гэх юм бол харьцангуй бас нөгөө боломж өндөртэй байгаа харьцаа гэсэн. Яг бол дунд нь 10 хоног, амралтын 10 хоног. Гэхдээ манай Ариг банкны хувьд гэх юм бол наадмын амралтын хоногудад шинээр нэгдсэн
намын худалдааны төвүүдээр нэгдсэн шинэ одоо тооцооны төвүүд бол ажиллаж исэн гэдээс нэр байна. Тэгсэн үү. Тий, Нөгөө их дэлгүүр өргөөгөөс бусдууд нь бас Тийм, ажилласан. орон нутгийн одоо намын худалдааны төвүүдээр байрладаг зөвцүүд байдаг те. Цагуун үйлчлэгээний зөвүүд байна. Яг нөгөө нэг тэр үйлчлэгнийхаа Худалдааны төвөө дагаад ажилласан. цагийн хуваараар ажилласан юм шүү дээ. Тийм болохоор бас хэцүү байгаа. Тийм шинээр нэгдсэн салбарууд тэгэхээр одоо Ариг банк хичнээн салбартаа бэ хаана байдсан бэ гэж айгүйх асуудаг. Тэгэхээр За тэр талаар мэдээлэл өгье. За Ариг банк бол орон нутаг Улаанбаатар хотод нэг 20 гаруй салбар нь шүү дээ. Орон нутагт 8 нэгж байгаа. За зүүн аймагуудаас эхлэх юм бол Нарангуй, Сүхбаатар, Дон аймагуудад шинэ салбар тооцооны төвөд нэгдсэн байгаа. За жоохон ажиллах юм бол Сайн шан Тэмээ Дорногов аймгийн Сайн шат хотод байна. За өглөө жоохон ажиллах юм бол Төв аймгийн 100 мод хотод байрлаж байгаа. 100 хотод байрлах намын худалдааны төвөд байрлаж байгаа. За тэгээд үүнээсээ жоохон одоо Монгол улсынхаа баруун тишээ ингээд баруун талаас нь дахиад явах юм бол баруун эцэг Ховд аймагт байрлаж байна. За мөн Баян Үлгийн аймагт Ариг банкнд байрлаж байгаа. За нааждах юм бол Баян Амбар аймаг. За тэгээд Эрдэнэт Татхан гэсэн аймагуудад байгаа. Тэгэхээр эдгээр аймагуудаар бас үйлчлүүлж болно. Хамгийн боломжтой бас нэг даваа талтай зүйл болохоор манай шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн тэгэхээр онлайнаар хадгаламж нээлгэх эрхийг зүйн болох боломжтой гэсэн тийм ээ. тийм. Та Монгол орны хаанаас саяны салбар нэгж байхгүй байсан ч танд интернет байгаа газраасаа гэсэн газраасаа та Ариг банкны одоо харилцагч болоод энэ аянд оролцох боломжтой болж байгаа гэж бодъё. За тэгэхээр нөгөө ингийн тулд манай Ариг онлайн үйлчилгээ буюу Ариг банкны аппликейшнийг татаж авна шүү дээ, тийм ээ. iPhone барьдаг харилцагч нар манай App Store-оос. За Android та бол юу илээ? Android ч юм уу? Play Store. Play Store-оос. Манай Ариг банкны аппликейшнийг татаж аваад тэгээд дан системээр нэвтэрч ороод харилцагчаар бүртгүүлээд хугацаатай хадгаламжаа нийлгээд 6 сараас дээш хугацаагаар нийлгээд оролцох боломжтой байгаа. Гэдгийг хэлэхэд таатай байна. Тэг 2 5 7 9 гэсэн дугааруудыг хийх юм байна. Боломжтой хөлбөр 6 хөлбөраас дараагийн 300 сая төгрөгийн үйлчлэл байна. Энд чинь сүүл их шүү дээ 300 мянган 3 дахь буюу сүүл 300 мянган сүүлийн хацтай. Дахнаас хин тодорч хин хаз энэ мартчлаа хин гэлээ. Хин гэлээ харин. Мартчлаа гэжлээ. Та лайв буцаагаад гүйлгээд үзчих юм байна. Тийм. Ахын ямар ч байсан зах дахиад олоос харагдчихсан тий. За 2 боломжтой хөлбөр хэд үлдэх нь. За тодорхойлсон баяр үлдээ. Ариг банкны Баян зүрх салбар буюу одоо бидний эвдгээр бүхэн өргөний баруунтад 2 өндрийн доотор байрлах Баян зүрх салбарын харилцагч Базрогтой Сүгэр баяр хүргье. Та Ариг банкны Тийм. 300 сая төгрөг урамшуулъя гэсэн байна. Бидус яагаад энэ Бүхэн өргөний баруун зүүн талд дээ. Нөгөө Golden Pen зүүн талд чиг хэрэг юм. 3 өндрийн доот. Тийм. За бидус яагаад энэ урамшуулъя эзэд гэж яриад байгаа бай гэхээр нэг зүйлийг ойлгох тийм ээ. Энэ ямар учиртай вэ гэхээр таны Ариг банкнд хадгалсан одоо дээр дөрөвчийн ярьсан бүтээгдэхүүнүүдээс сонгоод хадгалсан хадгаламж яг тэр хүүгээрээ өсөж байгаа. Тийм, таны мөнгө тэрийг л бидус урамшуулж байгаа тийм. Та ингээд энэ өнөөдөр ингээд урамшуулалтаа энэ толгойд ороод одоо урамшуул хийсэн болоогүй тохиолдолд таны мөнгө байх болохгүй шүү дээ. Тийм. Өндөр хүүгээр хадгалагдаад байгаа. Хадгалагдаад. Зүгээр л бидус одоо бүх харилцагчтай одоо урамшуулж чадахгүйгээс хойш ингэж цөөн хүмүүсийг буюу одоо нэг үе шатн дээр нэг сардаа нэг 12 харилцагч ингэж урамшуулж байгаа хэлбэр шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За 500 сая төгрөгийн ихний урамшууллын эзэн тодорхой бэлэн болсон доо 5 харилцагч даацсан болно. Тэгээд одоо нөгөө харилцагч нар маань за надад одоо жишээлбэл би нэг 100 сая төгрөгийн орлого хийчлээ. Тэгэнгүүт одоо 100 сая төгрөгөнд маань 2 цуглааны эрх маань үүсэж гин үү гэж өөртөө бас хянах боломжтой байгаа шүү дээ тий. Тэрийг за тэр бол мэдээлэл хамгийн их асуудал зүйл би цуглааны одоо эрхээ яаж шалгах уу гэдэг юм байна. Ариг банкнаас энэ айныг 4 жилээр зохион байгуулж байгаа. За акц зохион байгуулагдсан жилээс нэгдүс 100 сая цэг Ариг банк цэгийн маань гэдэг дид сайтыг ажилуулж ирсэн. Энэхүү дид сайтн дотор юу вэ гэхээр суултааны эрх шалгах гэдэг байгаа. Хамгийн ингээд тэрэн дээр оруулаад та дансны 10 оронтой дугаараа бигээд танд хэдэн урамшуулыг байна гарч ин. За тэрийг хүсвэдээ ороод хараад байж болно. Эсвэл PDF хөлбөрөөр татах боломжтой байгаа тийм. Тэгээ ингээд хараад ингээд болчих боломжтой байна шүү. За 8 тийм. 100 сая цэг Ариг банк цэг имэн гэдгээ бүгднгийн
англиар бичнэ. Тийм. За энэ чинь 2 дугаар гараад байна. Азийн дугаар. Тийм биш үү. 8866. Чиний азийн дугаар юу лээ? Хэлчихсэн да. За 9 гэсэн дугаар гарч ирлээ. 9. За харилцагч нар маань ерөнхийдөө АЗВ-гээл бурзаавал гэсэн. Гэхдээ яг асуулт бол одоогоор орж ирээгүй тийм. Үсэн асуултаа үүдэгээрээ бидээс яг одоо танд шууд хариулахаас гадна сүүлийн комент хийх болно. За Улаанбаатар хотод маань 15 цаг 16 минут болсон байна. Урамшуулалтаа энэ 3 дугаар өшөөл буюу 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд хугацаа даатгалан комиссийн болон орлогын гэсэн хугацаагаа асуусан харилцагчдын байсан. Урамшууллын эзэн 12 харилцагчийг тодруулах аян маань нэг өргөжүүлж байна. За 500 сая төгрөгийн 2 дахь урамшуул эзэн эхний урамшууллын эзэн тодруулж байна. Эхнийх болоо. Эхнийх. За боломж төлбөрөөс шууд тодорхой эсвэл дахиад 6 үлдсэн байгаа юм биш үү те. Боломжтой. Яа. 8 сарч 8 дэх гарч ийн да. Оо тодорцсон. За манай төв салбар уу? За төв салбарын харилцагч Батаавгтай Бэмб наран. Төв салбарын За харилцагч Бэмб наран танд баяр хүргье. Манай 500 сая төгрөгийн эхний урамшууллын эзнэр тодорсон байна. Тэгэхээр манай төв салбар болохоор яг Тэмээтэй хөшөөний хотод зөвшөөрсөн дэргэд байрлах их хурлын офсын 2 давхарт байрлаа тийм ээ. Гүн манай төв офс бас нэг сайхан сурчлаад бол яг хотын төв 120 мянга 19 харилцагчид хамгийн зөв хэсгээр байрладаг. Тэдүүсийн хэдгээр одоо Тэмээтэй хөшөөний доод 120 автобусны буудлууд шүү дээ. Тийм. 2 буудлууд гэдэг нөгөө дээрээ одоо нөхөн гарцтай тэнцээ буудал яг манай үүдэн дээр одоо буюу төв салбарын үүдэн дээр бас зогсдог буудал. Яг хажууд байрлалтай офс байгаа шүү. За эхний дугаар 7 гэж авсан да. Тэс 500 сая төгрөгийн 5 харилцагчийг урамшуулах болно. Энэ дугаар 7. За мөн одоо асууж тодруулах зүйл байх юм бол манай давлага хуцаас 24 цагаар ажилладаг байгаа. Давлаад 1001 гэсэн чийжлэхэд амархан дугаараа 24 цаг ажилладаг учраас та хүссэн үедээ холбогдоод мэдээлэл авах боломжтой байх нэ. За өөр нөгөө зайнаас буюу одоо онлайнаар харилцагч маань өөрсдөө бүртгүүлэх боломжтой. За аялын хадгаламж гэдээ хоёлаа ярьж байгаа төвд орхисон шүү дээ. Тэрний маань хамгийн бас нэг гоё юм нөгөө нэг хадгаламжаа хадгалчаад мөн аялын компаниудаас 5-аас 10% хөнгөлөлттэйгээр аялах боломжтой байгаа шүү дээ тий. Та бүхэн ингээ хөрөнгөлүүлээд аялын компаниудаас зарласан буюу одоо манай Ариг банктай хамтран ажиллаж байгаа аялын компаниудаар аяллаар явах юм бол гэрээний дагуу 5-аас 10% хэлсэн. Юу н 10% гэдэг чинь өндөр шүү дээ. Жишээ нь тий 3 сая төгрөгийн юу 300 сая төгрөг за 5 сая төгрөгийн 500 сая төгрөгийн нөгөө одоо Зүүн Азийн орнууд за хятадын одоо газруудаар аяллаа 500 сая төгрөг чинь 1000 вон шүү дээ тий. Германы 1000 вон гэдэг чинь хүн шүү дээ тий. Тийм боломжийг та бүхэн олгож байгаа гэж хэлсэн. Аялын хадгаламж маань ихтэй хамгаалаад ягаараа. За 3 500 сая төгрөгийн 2 төгрөгийн эзэн тодорхойлж боломж цифр тэг 1 3 4 8 гэсэн дугаартай байна. За 6 боломж үлдсэн байгаа юм байна. Тэгэхээр үнцүүдийг хийх байгаа. Тэгээд дээрэс нь бас бодохой хөрөнгөлөлөг гэдэг шинэ үйлчлэл төлөвлөсөн тийм хөрөнгөлийн үйлчлэл. Тийм зах зээл гараад удаагүй байгаа шүү дээ. За энэ бол өдөөсөө яг энэгээр бол манай энэ банкны ажилтнуудад юу бүгд төлөвлөсөн. Яг бол энэ аюу хэрэгтэй байна. Ашигтай байна гэж ойлгоцсон тийм. Жишээ нь би ч гэсэн бүтүүлсэн байгаа. Би өөрийнхөө одоо дансанд орсон Ариг банкныхаа дансанд орсон мөнгөөрөө ямар нэг юм бодлын авах гэх ямар нэг зүйлгээ тийм. Тэгэнгүүт тэр данснаас маань хадгаламжийн данс руу энийг согсон бодохой мөнгөөр хөрөнгөлийн данс руу шууд тогтмол ороод байна гэсэн. Би чинь хэдэн төгрөгөөр ч юм бодтоо авсан байсан хамаагүй. Одоо би гэрээ хийхдээ би энэ бодохойгаа 1000-аар хөндлөлөө 2000-аар 3000-аар ч юм тийм боломжоор ингэх юм болсон гэдэг тогтмол ороод. Ер нь хараад хад аюу хордог өсч юм лээ. Мэддэгдээгүй бэжэт хадгаламжинд чинь л ороод шүү дээ. За манай 500 мянга 2 дахь хацсан. Хаул салбарын харилцагч Мижид орж явагдаа цэцэг маа.
За цэцэгмаа танд баяр хүргье. Манай энэ үе шатны 500 мянган төгрөгийн 2 дахь урамшууллын эзнэр тодорлоо. Тий. Энэ жил харилцаа ер нь бас харьцангуй нөгөө нэг давхардаж тодорхой нь арай чухал. За чи тэгээд хэлчихлээр давхарчихгүй. дээр бас тий. Тэгээ жишээ нь одоо нөгөө нэг би надаа ингээд 100 мянган төгрөгийн урамшуул ингээд хадгаламж нэхэд надад 2 урамшуул байгаа шүү дээ тий. Азтай хүн бол дахиад ингээд нөгөө юу тодорхой байдаг. Зүгээр энэ жил яг нэг үе шат дээр ингээд байна. Нэгдүгээр шатн дээр тодорсон, хоёрдугаар шатн дээр тодорсон энэ жил бас гараагүй байна. Ер нь ч гараагүй байна. Өнгөрсөн жилд бол ганц их бол гарч ирсэн. Бас нэг үед дээр нөгөө нэг жишээ нь 300 мянгаыг тагаад 500 мянган төгрөг аз тодорч байгаа байсан. Гэтэ энэ бол ерөөсөө цэвэр Аз шүү дээ тийм ээ. Үүсгэн суглааныхын дугаар л тааж байгаа харилцагч нарт. Тэгээ манайд миний зүгээс юм харилцааны хэлдэг юм ойлголт юу вэ? Хуримтлалыг хэрхэн яаж бий болох вэ гэдэг ийм зүйл гурван ойлголт байна. За текст дугаар ажиллаа. Нэгдүгээрт юу вэ гэдэг нь чинь өнөөдөр л эхлэх хэрэгтэй. Өнөөдрөөс дурдлуулж байна. За. Маргаашаас гэж хойш болох юм бол хийж өмслөө болдохгүй. За. Ягдууд моглоо юм. Хоёрдугаар багаарч хамаагүй хөндлөх хэрэгтэй. За. Багаарч хамаагүй. Манайх нөгөө их мөнгөтэй болохоор ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөө хинти мөнгө болж байна. Гадныхаа судалгаа хийгээд манай монголчуудын эзэн одоо ч нэг бас мэсдэг. За ерөнхийдөө нийт одоо орлогын хэмжээ бол 2.5 сая юм байна. Тэгээд ингээд судалж үзсэн чинь зарлын хэмжээ 3 сая гэдэг гарч байна. 500 мянган төгрөгийг хаанаас олохыг хахад гэх. Гадны бол орлого зарлахын хэмжээ гэдэг. Яг манайхан чинь нэг тийм юу те гэр бүл хүмүүс те ээжээсээ их авдаг. Ээжээсээ авдаг. Зарим нөгөө CD гэж одоо манай дүүнөр CD гэж аваад идэг өгдөг хүмүүс ихгүй шүү дээ. 12-ыг бол за зээлчих гээд авдаг. Яг тийм байдлаар ингээд орлогыг өгдөг. Тэгэхээр за 8 гэсэн дугаар гаргасан. Тэгэхээр ерөнхийдөө баг гэлтгөө хуримтлал бий болох хэрэгтэй. Баг хуримтлал болох хэрэгтэй. Яг энэнд чинь тэр бутархаг хуримтлуулыг үйлчлэх чинь яг тохироод байгаа байхгүй юу? Тэгээд дээрэс нь дараагийнх нь миний саяны ярьдаг жишээ буюу нөгөө нэг орлогоос гадуур орлого гэж ярьдаг л та. Тэнцээ орлого гэж ярьдаг тийм. Жишээ нь одоо хэрвээ та ямар нэгэн мэргэжил гэдэг бол мэргэжлийн дагуу нэг алтуурны ажил гэж манайх байна тийм. Тэрнийхээ дагуу олсон орлого нь бол ердөө хэмжил болсон аюулж болж байдаг. Тэр орлогыг бол энэ орлого бити тооцож байдаг. Тэрийг бол ердөөсөө шууд цаашаа тавьчих хэрэгтэй. Манайх чинь буруу адилтай гинт мөнгө орж ирэхэд угаан гэдэг юм тийм. За. Тэгээд тэрийг ингээд хэрэггүй зүйл маш их зарч байгаа. За жишээ найзуудаараа дайдаг гэх юм уу тийм. Үнтэй хувцас авч ийм тийм. Тэр бол маш гоё. Тэр саяны дөрвөн асмыг яснаар тохирлоо боломжтой гэдэг. Би одоо юуникээ сургалтын дээр бол мэдээгүй яг наслахтаа хүн болгонд хэлж чинь та гэж. Санхүүгийн салбар 20 гаруй жил ажилласан хүний хувьд. Тийм ээ. Зөвсөд энэ дөрвөн зарчмыг заавал хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. Тэгээ манай нэм баяр чинь бас санхүүгийн боловсрал олох чиглэл дээр маш олон газар сургалт орж ирсэн бас туршлагатай банкер хүн шүү дээ. Тэгэхээр хуримтлал өөрөө олвол өөр дээрээ хэрэгжүүлээд нэлээд хуримтлсан байгаа одоо. Яг хуримтлал. Тэр бутархаг хуримтлуулын үйлчлэгийг нөгөө нэг бас одоо энгийн үгээр тайлбарлах юм бол таны дансанд одоо нэг 12,300 төгрөгийн үлдэгдэл байлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт та 10,000 биш 3,000-аар бүхэлдсэн байлаа гэж бодоход таны дансанд 10,000 одоо бүхэлд үнгээр нь үлдээгээд бутархаа 2,300-ийн шууд хадгаламжийн данс руу өдөр өдөрт нь автоматар шилжүүлээд байдаг юм үйлчлэг байгаа даа. Тэгэхээр та мдээгүй байж таны хадгаламж өдөр өдрөөр өсөөд нэг л өдөр манай нэм баяр шиг их хуримтлалтай болцсон байх бах та. Тийм ер нь л. Хуримтлал амьдрал маш чухал хэрэгтэй зүйл. Яг энэ юм ч болж байна. Тэгээ дараагийн нэг жишээ бол юм байгаа шүү дээ. Мөнгө дагуулдаг гэж юм шиг байна. Хэрвээ танд бэлэн мөнгө байгаа тохиолдолд та мөнгө олох маш олон боломжтой байна. За ингийн жишээ хэлгээд юу вэ? Нэг найз чинь өөрийнхөө гар утсыг хямдхан зарах гэдэг байгаа шүү дээ. Мөнгө хэрэгцээ гараад тийм танд мөнгө байх юм бол тэрийг бодож аваад эргүүлээд борлуулах юм уу тийм. Тэндээс ийм боломжууд байдаг. Ер нь мөнгө дагуулдаг гэдэг жишээ бол амар зүйл байдаг тийм. За 9 гэсэн хэлбэр байна тийм. За баг тодорсон баха. За баяр хүргэе. Хан улс салбарын харилцагч Ухнаа Огтой тунгалаг. За хан улс салбараас Улаанбаатар хотын одоо баруун урд гэсэн буюу бидний тэр хуучнаар цагаан хаалгын цааталт байдлах Мишелийн тийм. Тий, Мишель худалдааны төвийн замын хойдод байрлаж байгаа. За манай 500 мянган 3 дахь урамшууллын эзэн тодорлоо тий.
Японы нэг тийм санхүүч нэг зөвлөгөө байдаг. Тэр ингээд яаж ингээд хөрөлдлийг ингээд зөвлөх вэ гэдэг. Тэгээд ингээд ингэж ярьсан гэсэн тийм. Аянд ингээд усыг гэдэг тийм. Чиний хэдий ам цангажсэн ч гэсэн тэр усаа хийгээл дүүрээ дасгах нь асгачааг нь 7 гэсэн юм тийм. Яг үнтэй адилхан. Ер нь ямар нэгэн зүйлээс маш золиос хэрэгтэй байдаг. Маш их төвчээртэй байж байгаа. Төвчээртэй байж. Ер нь одоо фитнес ч гэсэн тийм шүү дээ. Хурм гэдэг нь төвчээр шаардсан. Хөрөнгөлөө болон төвчээр шаардсан. За ер нь бас нэг тийм зорилготой байх хэрэгтэй. Бас зорилго гэдэг чинь таны ирээдүйд нэг юу гэдгийг тэр чинь хүргэн тийм. Жишээ нь та хөрөнгөлийг дараагийн дугаард 8 гэж бодсон. Хөрөнгөлийг жишээ нь юу гэдэг вэ? Та хэрвээ автомашин хөдөлгөөн аавна гэж бодож байвал та юу гэх юм одоо орчин цагийн хамгийн гамбар машин Land Cruiser 300 гэж бодож шүү дээ. 300 машин аавна гэж мөнгө хөрөнгөлүүлээ. Тийм. Тэгээд хэдэн жил зорилготой тийм 3 жил 4 жил зорилготой тэр хөдлөө чадгаараа цуглуул. Нэг л өдөр та Land 300 биш юм аа Land 200 авах мөнгөийг хөрөнгөлөж чадсан байна гэдэг жишээ байна. Энийг бас маш сайн бодох хэрэгтэй. За бүх зөвлөгөөгөө баг өгчлөө дөө. Дууссан уу? Дуусна да. За одоо яг манай банкны харилцагч биш хүмүүс манай лайв үзэж байгаа бол яг юу явж байгаа дахиад тайлбарлаад юм байна. Лайвын дундор бас болж ирдэг. За юу гэхээр Ариг банкнаас сүүлийн 4 жилдээ зарж байгаа аригтай хадгалаа 100 сая эзэн болсон хадгаламжийн онд бол энийг 2026 оны 3 дугаар шүүл шат буюу 7 сарын 1-ээс 7 сарын 31-ний хооронд одоо хугацаатай хадгалахаас харьцуулбал бид урамшуул эзэн төлөвлөж байгаа. Нээсэн бол орлого нэмсэн. Орлого нэмсэн хугацаагаас суусаад тийм. За тэгээд яаж аянд оролцох вэ гэдэг асуултыг маш их тавьж байгаа. Аянд болохоор та ердөөсөө шинээр 50,000 төгрөгөөс дээш 6 сараас дээш хугацаатай хадгалах юмс нэгээд энд оролцсноо. Тэгээд за тэгээд нэг үе шатад ямар урамшуул хийх вэ гэхээр нэг үе шат буюу саяны хугацаанд классик хүмүүс тантаа сайрлцсандаас бидүүс 12 харилцагчийг урамшуулж байгаа. За нэг нь болохоор 300,000 төгрөгийн 3 харилцагч, 500,000 төгрөгийн 5 харилцагч, 1 сая төгрөгийн 3 харилцагч. За тэгээд нэг үе шатны хамгийн супер урамшуул нь болохоор 5 сая төгрөгийн нэг харилцагч юм тус урамшуул хийсэн байж байгаа. Тэгээд хамгийн чухал зүйл нь иход бид сүүлийн 3 жил явуулсан юм гэсэн 300 сайтыг төрүүлсэн. Өөрчим ч одоо нөгөө сайтан боллоо гэж ингэж баярлаг үзсэн шүү дээ. Тэгсэн бол одоо бид бас 100 сайтан болгоод ингээд аян зарцсан явж байгаа. Тэгээд өнгөрсөн 3 жил хугацаанд бол 100 сайт бодлогоцсон. Энэ жилийн 100 сайтан бол он гараад буюу чинь 12 сарын 30-ны дуусаад бид нэг сарын эхний 7 хоногт 100 сайтнаа тодруулнаа. Ийм урамшуулт аян маань үргэлж. Ер нь энэ талаар мэдээлэл ер нь харилцагч нас нэгэд багцсан байлаа. Бидээс ингэ гадуур явж байгаа судалгаа хийгээд хүмүүстэй уулзсан. Дөө ариг батчиж 100 сая тэ гэдэг мэдээлэл аягүй сайтай байлаа. Гол нь одоо та яах хэрэгтэй вэ гэхээр харилцагчдод азтан болох зүйлтэй тэ. За 3 34 58 86 за тодорсон. Бөмбөр салбарын харилцагч Гомбоогтай Ариуна. Баяр хүргье танд. За Ариуна танд баяр хүргье. Манай 500,000 төгрөгийн 4 дахь урамшуул эзэн тодорсон байна. За энэ дээр хэдэн суглаатай байгаагаа яаж харах юм бэ гэж. За дахиад тайлбарлая. Та бүхэн яг одоо www.sig 100 сайтыг 100-гийн болохоор юугаар бичин тоогоор бичээд 100 сайтыг Ариг банк цэг имэн гэсэн юм юу бичээд Google дээр хайр тэгээд тийм ээ. Тэгээд ороод тэрээд ороход хамгийн дээд нь урамшууллын юм буюу одоо урамшууллаар шалгах сулааны шалгах гэсэн юм байна. Тэглөө ороод та дансныхаа 10 дугаарыг бичээд авах болно. Тийм iPhone дугаарыг оруулахгүйгээр зөвхөн дансныхаа дугаарыг бичиж. Одоо бидний тэр ард харагдж байгаа 100 сайт цэг Ариг банк цэг нэг харагдаж байна даа. Харагдаж байна уу? За арын банер дээр. Тийм байна. Тэгэхээр тэрлөө ороод шалгаарай. Та мөн лавлах дугаар 70,101 те 70,101 гэсэн дугаар 24 цагийн хугацаанд шалгаад. За 9 гэсэн дугаар даач те. 9 хитэн азтанд тодруулдаг билээ гэж юм. Тэгэхээр хэлсэн шүү дээ тийм манай нэма 12. Үе шат болгон дээр 12. За ер нь бол нийтдээ энэ чинь юу вэ? 7 үе шат гэх нэг 80-аад харилцагч энэ аяны хүрээнд тодорч байгаа юм. Тэгээд нэг супер азтан буюу 100 сая нэг азтан болно. Оны дараа. Яг гоо зүгээр юу л те та 2 сая төгрөг танд
хадгаламж байлаа тий. 2 сая төгрөг байлаа гэж бодоход 2 сая төгрөгөөр хугацаатай хадгаламжаа нээгээд жилийн хугацаатай 14% гэх юм уу тий 14.5 цаашаа 16.5 тий 2 жилээр нийлгээд мөнгө хөрөнгөлүүлээд тэгээд азаа үжид 100 сая төгрөг энийг яаж бодох вэ тий. Тийм боломжийг л бодож сайжруулах гэж байгаа. Гэхдээ одоо нөгөө өндөр хүүтэй буюу тэр 16.5% хүүтэй 2 жилийн хугацаатай нь 1 жилийн хугацаатай нь 15.5% хүүтэй хадгаламж маань болохоор хоригдлын үндэс гэдэг нэртэй хадгаламжаа. Энэ хадгаламж гэхдээ онцлогтой бусад хадгаламжуудаас танд нөхцөл тавьж өгдөг гэсэн үг. Та өөрөө тэр нөхцлөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сар болгоны тогтсон нэг өдөр тогтмол дүнгээр орлого хийнэ. Өөрөөр хэлбэл таныг одоо хоригдол бий болгох тэр дадал зуршлыг бий болгох зорилготой юм хадгаламж байгаа даа. Тэгэхээр та өөрөө энэ нөхцөлийг банктаа гэрээ байгуулад энэ нөхцлөө биелүүлж чадах юм бол урамшууллын 8.5% хүүг үндсэн хадгаламжийн хүү дээрээ нэмэгдүүлээд энэ өндөр хүү буюу 16.5%. Жилээр нэх юм бол 15.5% хүүг бол авах юм байгаа даа. Тэгэхээр харилцагч нар маань ерөнхийдөө одоо дадал зуршлыг бий болгох сурцсан сар болгон тогтмол орлогоо хийгээд сурцсан өндөр хүүгээ аваад өөртөө ашигтай байдлаар бол хөндлүүлээд явж байгаа харилцагч нар цөөнгөө байгаа даа. Бидээс яг 4 жилийн хугацаанд ингээд 100 сайтын тодорч байгаа чинь жилээс тодорч байгаа шүү дээ. Дараа оны эхний 7 хоногт тодорч байгаа. Тэгээ ингээд одоо 100 сайтнуудаа нацсан болон сэтгэлийн хүмүүс ингээд нэг юм ярьдаггүй байхгүй. Үнж та боломжтой шүү дээ тий. Нэг өдөр над руу уцаар ярил. За 5 гэдэг гаргаж чинь боломж төлбөр 3 үлдсэн байна. Тэгээд яриад л хүчин боломжтой. Гэхдээ би тэгснээр шок нормстой тий. 100 сайтан болсон чинь маш их хэмжээ юм шүү дээ. Тэгээд ингүүт нэг удаагийн юм дээр за та энэ 100 сая төгрөг юу их вэ гэдэг тэгсэн. Машин авна гэдэгсэн. Харилцагч маань. Тэгээд хэд хоногийн дараа нөгөө яг энэ тэр ч тайвширсан байгаа шүү дээ. Үнээр 100 сая төгрөг болоо мэдж байгаа. Тэг хүмүүс ингээд яг тэр уцаар ярьсан ч гэсэн нөгөө лайв офраад 100 сая одоо яг тэр сүүлийн юу бол олон нийтийн телевизээр шууд дамжуулагддаг. Тэгээд тэрийг буцааж ухрааж гүйлгэж үзэн мөн биш гэдгээ үзэн замд болоод бүр банк руу дахиж уцчих асуудаг байхгүй. Бас хэцүү л дээ тий. Эсгэж андуурсан юм байдаг юм болоо тийм юм дээр бас шоконд орох байхгүй. Тэгээд юу яагаад асуудаг байхгүй. За акцнаа зарлчаад яа 8. За баяр үргээ. За дахиад баян зүрх салбараас. Баян зүрх салбараас тодорлоо. Гомсрон овтой Отхон баяр. За Отхон баяр танд баяр үрэг яа. Манай 500 мянган төгрөгийн 5 дахь урамшуул хийсэн. Окей. Байна. За одоо сая төгрөг рүү орж байгаа. Сая төгрөгийн 3-ыг тодруулаад 5 сая тодруулна. Тэгээд дараагийн уулзсан дээр машин авсан юм уу? Үгүй дараагийн уулзсан дээр ингүүт тэр хүн нөгөө нэг бас арай өөр төлөвлөгөөнд шал өөрчлөгдсөн тийм би бодсон шүү дээ. Удаад л ихтэй за 100 сая юм зарцуулах уу. Зарим хүмүүс бол ингээд татхай хэмжээгээр буцаад ингээд хөрөнгөлөлт хийнэ. Зарим нь ингээд нэвтэргээд байсан. Тэгэд бол яг зөв байрны урьдчилгаа хийнэ. Байр авнаа гэдэг чинь тэр нь бас зөв сонголттой юм шүү дээ тийм. Үйлдэл гэж юм. Тэгээ ингээд юу яагаад яасан чинь хүмүүс ингээд маш ингээд зөв сэтгэхэд ирэх юм лээ. За сая хэдийн дугаар гарсан байна? 4. За. Тэгээд яг хөө жишээ нь би одоо ингээд 100 сая төгрөгийн ингээд онцлолын эзэн болоод ингээд даацсан болоод ингээд бас тий. Тэр нэр бас баяртай. Энэ боломжийг бас та нариг манд олгож байгаа шүү гэх юм байна. Та өсөд 50,000 төгрөг буюу нэг удаагийн дэлгүүр гаргаад ирэх болох юм биш тий. Яг юм бол тий. За ер нь бол одоо үед бол тийм ээ. Тэр мөнгөөрөө та хугацаатай хадгаламж нэгээд урамшуул хийсэн болсон. Түрүү чи хэлдэг нөгөө нэг хөрөнгөлийн үнс гэдэг хадгаламжийг бол та сар болгон одоо чинь 50,000 төгрөгөөр татуулаад авах болох чинь тий. Сар болгон одоо энэ 80-д орцоод юм гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр Аз гэдэг чинь юу шүү дээ нэг 50,000 төгрөг ч гэсэн татсан бол боломжтой байгаа шүү дээ чинь тий. Тий. За 5 524 үсэг байгаа. За тэгвэл нэм баярлуу утас зохиол та 100 сая төгрөгийн азтан болсон байна. Та энэ мөнгөө юунд зарцуулах вэ гэвэл юунд зарцуулах вэ? Юу? Та мэдхгүй байна бас. Бодлоготой байна гэж. Цагийн зээл мөлөө дарандаа. 5524. Дараад цаана бас хангалттай үү. Чи тэгээ нөгөө нэг юу аа? Юу ямар насны хүн одоо 100 саяын эзэн болох вэ гэж айгүй бодож байна. За. Жишээ нь жоох боллоо гэд асуух юм бол
аав ээжтэй хадгалуулна. Тэгээд гоё юм аавна гэж хэлнэ. За. Арай нэг дунд яагууд боловсруулалтаа зарцуулна гэж хэлээ тий. За. Тийм зэмэрч гэх юм уу тий. За дараагийнх нь арай одоо 30-аас дээш насныхан бол яг үндэ болохоор автомашин удаж хорон суусны эсвэл зээлээ дарах гэдэг юм хариулт байна тийм. За дээшээ насны хүмүүс бол юу гэхээр нөгөө нэг одоо хүүхдүүдийн боловсрол эсвэл хүүхдүүдийн байрны устгаан гэх юм уу тийм зэрэг. Ерөнхийдөө нэг юм хэл бүг нь бол тийм л байх гэж бодож байна. За. За сая түрүүний маань эхний урамшууллын эзэм тодорхойд 8 боломж үлдсэн байна. Салбаргүй аймаас тодордог юм болов уу гэнэ. Салбаргүй аймаас тодорж болно. Жишээ нь яаж вэ гэхээр та түрүү хэлсэн Ариг банкны өөрийнхөө гар утаснаас Ариг банкны Ариг онлайн гэдэг аппликейшнийг татаад суулгаад түүгээрээ онлайнаар хадгаламж нэх боломж байгаа. Түүгээр хадгаламж нээснээр та энэхүү аянд оролцох давхар боломж байгаа шүү гэдэг байна. За сүүлийн үед бол онлайнаар нэлээд олон хадгаламж харилцагч нар нээлгдэг болсон байлээ. Ариг банкн дээр. Тийм шүү дээ. За тодорсон баяр хүргэе. Кристал салбар. Дэлгэр далаа өвгтэй баясгалан. Дэлгэр далаа өвгтэй баясгалан та Кристал салбарын 1 сая төгрөгийн урамшууллын эзэн болсон байна. Баяр хүргэе. За баяр хүргэе. Нөгөө нэг одоо юу Баян Монголын цаана. Тий. Хаан улсын маркет гэдэг үү те? Тэр чин кристалл илүү. Тэний хойш шигээс та. Акоя биш лөө. Акоя болохоор одоо кристаллыг яг гэж юм аа. Тий Баян Монголын цаашаа явсаар байгаа байт юм дөө Дүнжин гаруй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 4 замын уулзуураас баруун тишээгээ тэр чин кристалл. Тий. Тэрийг одоо юу гэж унаар уулздаг юм бэ? Ер нь хаан улдургийн 26 дугаар хороо тий 26 дугаар хороонд байрлалаа. 26 дугаар хороо. Баян зүрх гэж явдаггүй. Тий Баян зүрх шүү дээ. Баян зүрхийн 26 дугаар. Чи ер нь аль дүүрэг юм бэ? Би ч спот. Харин тийм бол. Баян зүрхийн 26 гэж явдаг баг шүү. Тийм. Тийм кристалл салбар бол яг би яг мэдээлэл. Кристалл 5 нотгонд байдаг юм чи тий. Хаан уулын ийм артын тэр баруун талд байдаг чи Акоя салбар аа да. За 100 секунд зээлээ хагаад байрны урьдчилгаа хийндэ гэж болсон юм шүү дээ. Харин тийм. Олоо. Бас одоо нийтлэг манай залуучуудын хүсэл мөрөөдөл бол ерөөсөө л одоо орон сууцтай болох шүү дээ тийм байна. Амьдрал юм. За 7 гэж гарсан байгаа. 4 тал. Галаа та. Бас л сонин сэтгэж шүү. Зүгээр л 4 7 тэг гэдэг тог 4 тал. Машинаар сэтгэдэг байна. За одоо энэ чи сая түрүүний 2 дахь урамшуул эзэн тодорхойлж байгаа. За 3 гэдэг цифр гарч ирлээ. За тэгээд дараагийн үе шат маань ичсэн явж байгаа. Буюу 8 сарын 1-ээс одоо 8 сарын 31-ний хооронд тий Ариг банкны хүссэн салбар нэгжлэр очоод та юу яд болно. 50,000 төгрөгөөс дээш 6 сараас дээш хугацаатай хугацаа даатгахныг аянд оролцсон. Эсвэл өмнөх сарын арилж, энэ сарын арилж та яг одоо урамшуул хийж болж чадахгүйсэн ч гэсэн хугацаа даатгах хэмжээнд орлого нэгдэр шинэ урамшуул ирэх тань дээр ирэх шүүс шүү тий. Шинээр үүснэ. За хэрвээ өнөөдөр маргааш энэ 8 сар таны хугацаатай хадгаламжийг хугацаа дуусчихвол сунгасан тохиолдолд үлдэгдэл дөнгөөрэй. Энэ надад аюух таалагдахгүй тийм. Тэгээд бас нэг гоё юм нь юу штэ нөө төрсөн өдөр болоо. Тийм. 8 сар төрсөн хүмүүс байх юм бол юу гэхээр таны хугацаатай хадгаламжийн аянд орж хэрэгтэй харилцагчтай бидээс 8 сар төрсөн бол төрсөн өдрийн тохиолдолд төрсөн өдрөөр нь 5 урамшуул их нэмэд бэлтгэж байгаа шууд автомат тийм. Яг нь 8 сар биш ерөнхийдөө л энэ нөгөө бүх үе шатууд дээр маань тэгж явагдсан байгаа тийм. Яг энэ үе шатны хугацаанд таны төрсөн өдөр болсон болвол 5 суглааны ирэх. Гэхдээ нөгөө бас нэг гоё юм нь одоо хитэн ч хадгаламжтай байж болно шүү дээ. Жишээлбэл одоо манай Нямбаяр нэг 10 хадгаламжийн данстай байлаа гэж бодоход 10 данс болгон дээр нь 5 суглааны ирэх буюу ингээд 50 суглааны ирэх зүгээр урамшууллаад ороод ирчихэж байгаа шүү дээ. Тэрүүгээр бас даваа талтай. 7 юу те? Оо тодорсон. За Яа баяр үргээ.
улсын их дэлгүүр салбарын харилцагч цагт самбар овогтой гомб баяр хүргье та 1 сая төгрөгийн 2 дахь урамшууллын эзэн болж байна. За гомб танд баярыг хүргэе. За энэ үнэхээр баг таггүй бүх суглааны эрхүүдийг бичиж хуйлаад сувлах маягаар бол арай шодрох хож байна. Ер нь энэ аюу боломжтой. Энэ чинь нөгөө маш олон суглааг ингээд хуйлаад ингээд ангууд тэрийг таарах сав гэдэг. Хэрвээ жишээ нь одоо дотор нэгээд донд нь орчих юм бол тэр суглаа эргээд гарах магадлал аюу багчиж болно шүү дээ тийм. Тэгээ нөгөө жишээ нь орон нутгийн урамшууллын эцгийг дугаараа ингээд хуйлаад их юм гар ажиллагаа маш их болно. Ерөнхийдөө бидүүсийн энэ урамшууллын эцгийг тодруулж байгаа энэ төхөөрөмж бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм төхөөрөмж байгаа. За тэгээ манайд бол бас олон байгууллагууд нэгэн төхөөрөмжөөр бас урамшуулал азснуудаа тодруулдаг ямар нэгэн юм маргаангүйгээр олон улсад хүлээн зөвшөөрсөн Америкийн улсууд үйлдвэрлэдэг гэсэн програм байгаа шүү дээ тийм. Төхөөрөмж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр бол төдөөс маргааш ямарч яг ер нь ингэдэлтэй нөгөө одоо яг ингээд өнөөдөр азтан болоогүй харилцагч бол энэ диплал гэж бодож хүлээж авдаг. Яг ингээд азтан болсон харилцагч нар болохоор тийм үний юм биш үү гэж ирдэг байгаа. 6 аяа тий. За. Тэгэхээр та бүхэн аянд очтой гэдэг шүү дээ. Тэ үний юм биш. Яг азтан болохоор бол жишээлбэл одоо нөөтийн азтан болохоор үний юм биш үү гэж баярлалаа гэж. Тэр шиг. Одоо ч саяын сүүлийнх. Тэ саяын сүүл. За 7 сарын 31-нд төрсөн өдөр нь босон 5 суглаа ороогүй байсан. За та завлах учруу хэрвээ 7 сарын 31-нд байсан бол маргааш өдөр нь үүсгэр бас байсан гэж магадгүй. Урамшуул ирэх. Тэгэхээр энийг та тодруулчаарай. Хэрвээ тэгсэн бол 8 сард та нөгөө төрсөн өдрийнхөөр азаа үзэх боломж байгаа шүү. За 2961. Тэгвэл заавал авлах утас гэхгүйгээр та 100 сая цэг Ариг банк цэг имэн рүү ороод дасныхаа дугаарыг хийхэд тэр суглаа үүссэн огноонууд нь дээр нь жижигхэн байгаад байгаа. Тэгэхээр 7 сарын 31-нд үүссэн 5 суглаа байна уу гэдгийг эхлээд шалгаад үнэхээр байхгүй байх юм бол манай лавлах утас руу холбогдоод шалгуулад холбогдох тайлбарыг бол авах боломжтой. Тэгж байх уу? За тэг 467 гэдэг шиг 4-өө тэг за хүмүүс тоолсон. 0 4 6 7 9 гэсэн цифрүүд үлдсэн юм шиг боломжтой байж 7 өдөр байна. Машин хаагаад тавьсан юм шиг. Аагүй. За 7 боломж юм баггүй тухайтай явж байгаа. За. Тэгээд одоо кондишн тавьчих та байсан шүү дээ. Амар болсон. Тэгээд цанхан онгоолгож явж байна. Агарын кондишн шатаж явж байна. За. Арга олцсон л юм. Та атцац. За тодорхой нь эсвэл дахиад нэг боломжтой үү? 6. Тодорчлоо. За. Аюу шавхтай туяа өргөө салбарын харилцагч. За ер нь өргөө улсын их дэлгүүр эдгээр салбарууд бол нөгөө уртцсан цагаар ажилладаг тийм ээ. Манай харилцагчид нэг тэгж асуугаад байдаг. Энэ салбарууд их урамшуул гэсэн тодорхой юм байна. Яг харахгүй нөгөө орой ажиллаа тараа явж байгаа хүмүүстэй энэ салбарууд бол 8 цаг хүртэл ажилладаг учраас ажлын өдрүүдэд 8 хүртэл ажилладаг учраас амралтын өдрүүдэд энэ 11-ээс 4 цагийн хооронд ажилладаг шиг санагдчих. Тийм учраас илүү тэгээд нөгөө олон харилцагтай байдаг гэдгийг бас ойлгоорой тийм. Эдгээр чинь олон харилцагтай байх юм урамшууллын эзэмийн азтнуудад маркетинг үүсэж байгаа шүү дээ. Тийм учраас ингэж төлөвлөө. За өргөө салбарчин болохоор яг хорооллын номин гэж бол та бүхэн сайн мэднэ шүү. Гэтэ өргөөгийн яг замынхаа зүүн талд нь байдаг. Номин дотор байрладаг нэг давхарт нь. За 5 саяын буюу энэ үе шатны хамгийн супер урамшууллын эзэн. Тодорхой гэж байна. Шинэ дугаар 7 гэж дугаар ажиллаа. За нэг хүн 100 сая биш 10 хүн 10 саяар нь нөтрүүлбэл олон азтай төвшөө. Энэ одоо дандаа ирдэг асуулт тийм. Өмнөх жилийнхээр болохоор бидээс нөгөө юу байсан. Аялал тэрний өмнөх жилийнхээр 10 саяыг үе шат болгон дээр 10 саяыг өгсөн. Тэгээд дээрэс нь бас 100 сая тодруулсан. Гэтэ ингэдээ бол нэг хүнийг 100 саятан болгоно гэдэг бол илүү бас нэг хүний асуудлыг цогцоор нь шийдэх гэдэг юм тийм. Өгөөчтэй. Тэр нь бол илүү өгөөчтэй болж байгаа юм да.
За дараагийн дугаар 397. За энийг юутай холбох вэ? Төрөний дөрөв давтаа гэсэн шиг. 397 маа. Аа. За 5 сая төгрөгийн энэ үештийн маань супер оромшуулын эзэн маань тодорхойлж байна. Одоо манай Нямбаяр маань хэлдэгдээ орон нутгаас маань тодроосоо шинэ нэгдсэн салбаруудын харилцагч нараас тодроосоо гэж бас боддог. За тэгээд эрэгтэй хүн байх юм бол өөрөө холбогдорой, эмэгтэй хүн би холбогдъё. Би холбогдохгүй, чи холбогд. Бидээс яг энэ оромшуулын аяны одоо төгсгөл дээр нэг 5 сайттай шууд гадтай холбогддог. Тэр холбох бол сайтын хөргийн оромшуулын ихтэй одоо хацсан болсон юм холбогдож бас сэтгэлийн сонсдог байгаа. Өмнөх сарынх дээр 5 саях яалаа уцаа аваагүй лүү? Аваагүй тий. Тэгээд саяын ацтантаа холбогдчихсан шүү дээ. За одоо тэгээ боломж төлбөр 6 ханд үлдсэн байна да. Одоо бараг 2 3 4 8 9. За энэ бичлэг маань манай Ариг банкны YouTube хуудас дээр болон банкны Facebook хуудас дээр хадгалагдаад үзэх учраас та бас нөхөж үзэх боломжтой. Тэгдэмээр байна. За Улаанбаатар хотод 15 цаг 46 минут болсон байна. За ингээд одоо ерөнхийдөө энэ нэг боломжоор 5 сая маань толгох уу эсвэл дахиад бас юу яах вэ? эргэгдэх нь уу чам. Одоо 5 сая гэж хэлсэн шүү тий. Юу их штэ. Үгүй энэ 300 минут шиг хэвчтэй. Үгүй ер нь хитэн төгрөгч байсан 50 мянга шиг штэ. 3. За арцгай тодорхоно. Өө тодорхой. За улсын их дэлгүүрээс тодорхойлоо. Улсын их дэлгүүр салбарын харилцагч Дашбалбар овогтой ган тулга маань энэ удаагийн буюу 2026 оны 3 дугаар үе шатны урамшууллыг буюу супер урамшуул хийсэн 5 сая төгрөгийн урамшуул хийсэн тодорхойлсон. За баяр хүргэе. За баяр хүргье ганцлагтаа. За тэгээд энэ удаагийн одоо азтны дөрөв сая маань одоо өндөрлөж байна. Бид бас азтныгаа утсаар холбогдох болно. За дараагийн үе шатны буюу 8 дугаар сарын 1-ээс 8 сарын 31-ний үе шат маань үргэлжлээд явж байгаа. Та өөрт барилга Ариг банкны салбар нэгж за мөн онлайн хадгалах хэмжээний аянд оролцоорой. За мөн дээрээс нь хандаж хэлэхэд та бүхэн бас энэ бүү одоо дараагийн үе шатны лайв маань 9 сарын 5-ны өдөр тааж байгаа. 5-ны өдөр мөн адилхан 15 цагаас Ариг банкны Facebook хуудасаар шууд дамжуулах нь та бүхэнд болно. Ер нь бол дандаа юу яагаад гэдэг ч тий тухайн сарын үе шат маань яг дараа сарынхаа эхний 7 хоногт нь ажлын өдөр лайваар бол хийгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр 8 сарын маань 9 сарын 5-нд. За утасны дугаар нь болцсноо. За утасны дугаар. Нөгөө нэг адсан додлоор хүмүүс ингээд амар яриад юу яд гэсэн шүү дээ. Мөнгө их хөвчих асуудаг гэсэн. Нэг хүн ингэж ярьж байсан юм. Йоо. Амар хэн билээ харилцаж байна юм аа? ган толго. Сайн байна уу? Ган толго мөн үү? За би тантай Ариг банкнаас холбож байгаа. Та манай Ариг банкны улсын дэлгүүр салбарын харилцагч мөн үү? За бид нөгөө Аригтай хадгалаад 100 сая эзэн болоор хадгаламжийн урамшуулалт аяна одоо өнөөдөр буюу 7 сарынхаа дүгнээд тэгээд яг одоо бид хоёрын яриа манай Ариг банкны Facebook хуудасаар шууд дамжуулж байгаа маа. Та 5 сая төгрөгийн азтан болсон байна. Танд баяр хүргэе. Баяр хүргье. За тэгээд хизээнээс та Ариг банктай харилцаж ирсэн бай. Сэтгэлээ хаваацахгүй юу? Ер нь өмнө азтан болж ирсэн үү? Эрэг банк нэртэй байсан юм байна. За. За тэгээд бид бас манайхаас эргээд тантай маргааш өдрөөс эргээ холбогдох болноо. Тэгээд танд азтан болсон баяр хүргэе. Ариг банкныг сонгосон бас байлаа. Маш их боломж олгож ирдэг танай банкнд маш их баярлалаа. Цаашдын банкнд цаашдын ажил үйлчлүүлэлтээр хамт олон нийт хамт олон ажлын өндөр амжилт сайн хүсье. За баярлалаа. За тэгээд та сайн яваад ирээрэй. Танд амжилт хүсье. Баярлалаа.
За баяртай. За энэхүү бид аригтай хадгалгаа 100 сая эзэн болоор хадгаламжийн үнэлгээ саяны 2026 оны 3 дугаар үе шатыг амжилттай явуулж өндөрлөө. 4 дугаар үе шат маань 8 сараас 8 сарын 31-ний хооронд үргэлжлэж байгаа тул та бүхэн аяндаа идэвхтэй оролцоорой. Тэгээд монголчууд бүгдээрээ 100 саятан болтон ерөөлийг төвшүүлээд энэ удаагийн лайваа өндөрлөж байна. Дараагийн лайваа иргэн уулзлаа. Түр баяртай. Баяртай. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоор хадгаламжийн урамшуулалт аян дахин эхэллээ. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд сар бүр 5 сая, 1 сая, 500 мянга, 300 мянган төгрөгийн харилцагчид тус тодрох бөгөөд жилийн эцэст супер урамшуулын эзнээр нэг харилцагч 100 сая төгрөгийн эзэн болно. Та 6 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээлгсэн, хугацаагаа сунгасан, орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг урамшуулын эрх аван аянд оролцсон. Та онлайнаар хадгаламжаа нээгээрэй. Ариг банк